Бурхны унаа. Гадаад улаанхан бороо шивэрч байна. Бороо шивэрхээр л миний санаанд өвгөн орж ирдэг юм. Өвгөн маань Литва хүн байлаа. Харин би Азаас ирсэн. Ямар хувь тохиолоор юм би тэр өвгөнийг Америкт асрах учиртай л байж. Манай амрах байранд хэдэн настайчууд байхын нэг нь тэр хүн байлаа. Өвгөн тэнд удаагүй ч миний сэтгэлээс гардаггүй юм. Ирээд хэд хоноод л өвгөн автобусаар Вильнюс хүргэж өг гэдэг байв. Технэн өвгөн нутгаа явна гэх болсон тул бүүн арга буюу зал зөхөөж энд авчирч орхисон юмсанж. Энэ буудлын дэрэгдээс Литв руу унаа явдаг гэж аргалжээ. Зүйлдэл энэ тухай хэлсэн юм. Нэг өглөө хэрэг бишлээ. Өвгөн хэдийд ч юм гудамд гараад ирчихсэн автобус ирлээ гэж хашгираад гүйх гэтэл гутал нь халтарч тэр чигтэн тэрий татан унав. Би сандран хурч очивол харин ч гайгүй хатар нь шалбарах төдий үлдэж. Холдож буй автобусны хойноос өвгөний гар нь сарвалцаар Вильнюсийн унаа явчихлаа. Зогсоогоорой гэж бахардан өгүүлэх царайнд нь хэмжээлшгүй харамсал илэрч байв. Тэр царай миний санаанаас гарахгүй байхаа. Ностальги буюу их нутгаа санах өвчин гэж ямар шуухан юм байдгийг өвгөний царайнаас л би хизээч мартахааргүй мэдж билээ. Одоо амжихгүй дахиад ирнэ. Та бос хацар чин шалбарчхаж эхлээд цэвэрлээтгэе. Ийм хацар нүртэй нутагтан очиж болохгүй гэж намайг хэлэхэд би нэрүүлж насны хэмээр ухаан нь жаахан самурсан өвгөн миний хэлснийг зөвшөөрч тгий гэв. Нөгөө нэг асрагчтайгаан хоёр талаас нь арайхийн өргөж босгов. Янгихгаар өндөр биетэй өвгөний махан шуугдсан ч бид хоёр арай чамаал өргөн хөл дээр нь зогсов. Нас хэдийн холд авсан ч Литва өвгөн 40 донд Америкт дөрвөн ирж энтхийн иргэн болжээ. Өвгөн гадаа бороо шиврээд эхлэхээр л Вильнюсийг яримтгай болдгийг нь би анзаарсан юм. Литва далайн иргэн улс болохоор байнга л манан бороотой байдгийг мэдэн л дээ. Түүнээс хойш бид санаа авч өвгөнийг байшингийн машин явдаггүй талын сандал дээр өглөө эртээ гэгч нь гаргаад суулгадаг болов. Өвгөн хүлээгээд л сун. Тэгж байтал үд болно. Унаа ирэхгүй нь бололтой одоо орж хоолон ид. Тэгээд унаагаан хүлэе гэж хуурна. Өвгөн бидний мэхэлж байгааг огт анзаарахгүй. Түүнд бушуухан Вильнюс явхаас өөр хүсэл үгүй. Тэгж байгаад нэг явна гэсэн итгэлээр өдөр бүхэн гарчсан. Тэгж суудлан нэг өдөр бороо орлоо. Өвгөн сарвчин доор шилжиж суугаад борооны мянган тусас ширтэн нүд нь хаа холыг ширтэн гүн бодолд оров. Юу ч тогтоож үл харах тэр нүдэнд өш төрсөн гацаа тосхон их далайн давлгаан хөлөг онгоц үзэгддэг гэдэгт эргэлзэх юмгүй. Өвгөний нутгаа санах өвчин ямар нэгэн шижмээр надад халдана. Насан өтөл болоод хүний газар нутгаан санах гэгч энэ цагт хэнч үл ойлгох зовлон болохыг өвгөний ганцаардал уй гашуу сэтгэлээс нь үл харагдан нисэн одох бодлоос нь уншигддаг байлаа. Танагтай дээрэл нутаг руугаан явах юм шүү гэж түүнээс хойш би бат бодох болсон юм. Эмчийн үзэлгээр өвгөнд онцгийн өвчин илэрхгүй. Насны дөрөөтлөл гэн. Харин миний бодлоор тэр өвгөнийг тамирдуулж байгаа ганцхан өвчин нь нутгаа санах. Нутагт нь түүний төрөл садан гэж аль хэдийн үгүй болоод хүүхдүүд нь энтхийн иргэн болсон болохоор эрх чөлөөний оронд их нутгаан санах гэдгийг хүүхдүүд нь огт ойлгодоггүй юм. Харин тал нутгаан шимшрэн санахын зовлонг би мэднэ. Хавар болоод ирэхээр тал нутаг мань хичнээн их санагдана гэж. Гэвч би зуны дэлгэр цагт нутагтаан очиж ах トゥ найз нөхдөдтэйгөө уулзах тул өвгөнийг шиг санаашрал надад байхгүй л дээ. Түүнийг асардаг хүмүүс дотроос би л түүнийг илүү өрөвдөх тул өвгөн надад хачин сайн. Нэг орой өвгөн байрандаа ордоггүй. Би түүнд хань болон гадаа суулаа. Өвгөн Литва хэлээрэн яриад л байв. Өөрийнхөө хэлээр ярих сайхан байдаг бололтой. Нэг хүний нэрийг дахин хэлээд байсан эхнэрийнх нь нэр байсан билээ. Оройн хоолоо идэхээс татгалзлаа. Үдшийн бүрий буув. Өвгөн миний дулаан хувцсыг чамдаманд хийсэн үү гэж асуухтаа англиар дуугарав. Би хүрэм авчирч нөмөргөв. Тэнгэрт одод түгжээ.
өвгөн саял босож орё гэлээ. Түүнийг би өрөөнд нь оруулаад орыг нь засч хэвтүүлв. Тэр намайг ёор анзарч байгаа янзгүй хүнжилтэн орсон хойнооч нүдэн орчныг биш хаа холыг харсан чигээр намайг тэдний өрөөнөөс явх үед баярлалаа гэж хэлдгээч хэлсэнгүй. Маргааш өглөөн нь өвгний өрөөнд ороход аль хэдийн мөнхийн нойроор нойрсжээ. Намайг гарснаас хойш хүрмээ үлгүүрээс авч чамдаман дээрээ тавиад чамдамаан орныхон толгойд ойртуулан тавьсан байв. Босоод л явхад бэлэн. Харин царай нь машид амгалан их нутгаан гих шаналгаа нь аль хэдийн алга болсон байлаа. Бурхан түүний сэтгэлийг сонсчээ. Тэгээд унаагаан илгээсэн хэрэг. Одоо түүний залуу сүнс төрсөн гацаа тосхон далайн иргийн их төрөлд хөлөг онгоцнуудын дээгүүр эрх чөлөөтэй нисэн яваа гэдэгт би итгэж байв. Хүний нутагт шиврээ бороондор зогсоход юу ис санагдах вүлээ? Ялангуяа Летва өвгөн санагдах амаргүй. Заавал зүрх өвдөн. Зүрх шимширхээр би эх орон гихч ямар агуу хүч байдгийг яс махандан ортол мэддэг юм.